와서 댐든 순간 긴션 보서라나스 늑치긴데 박한가 두긴 적도하고도 보서라 다섯 번뒤 마냐 혼자 세차 적서가 왜 치게 마치 뒷대치 정말 가르카스 떨고 그렇지 인 저렇게 먹고 다 살았다 ин дуугийн жоо жаглаа. Талуудын уулзалт хаалттай хаалганы цаанд боллоо. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээснээр бол талууд соёлын болон эдийн засгийн хамтын ажиллагаанд гарын үсэг зурсан байна. Одоо үзэгч та бүхэнд бас нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгая. Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас бидэнд мэдээснээр Баг хангаа дүүргээс ерөнхийлөгчийн нэрээр нэгэн сонирхолтой захиа ирсэн байна. Тус захианд эрхэм хүндэт ерөнхийлөгчөө би Баг хангаа дүүргийн жирийн нэгэн оршин суугч Аглуу байна. Би таныг ерөнхийлөгчийн хуваар биш, жирийн нэгэн хүндэт хүний хувьд гэртээ урьж байна. Таныг би гэртээ авчирна гэж өөрийн найз ононтой авдар архиар мүрийдсэн тул та заавал хүрэлцэн ирнэ үү? Хэрвээ та ирэхгүй бол миний болон өөрийнхөө нэр хүндийг улс их оронд даяар гутаан гэдгийг хэлэхэд таатай байна. Асуудал архиндаа биш, таны нэр хүндэд муугаар нөлөөлөх тул та заавал хүрэлцэн ирнэ үү гэж бичсэн байна. Энэ захиаг ерөнхийлөгчийн тамгын газар анхааралд авчээ. Одоо их хүмүүс та бүхэн спортын мэдээнд анхаарлаа хандуулна. Би яг сожорч юм байна да. Хош Аглуу! Чи тэр өдрөөдөө сэнсэн тасардаг болчаа. За чи над мөрийгөө гэж би өчтөр басаагаараа тасарсан байна. Нэрээ басаагаараа тасарч болдгийг байна. Хош тэр яа чи санжино чи тэр нэг харихуудис өдрөө санжино. Та чи өдөр 15 жил цуг байгаа шүү. Яг 15 жил өдөр болгоц цуг харихуудсыг нэг өдрөө санжино. Яа чи нэг над томроо би чамаа одоо Монгол улсын ерөнхийлөгчийг гэртээ урьд чаддаг том гашуугаар сахиа өвчээд эргүүлээд ирсэн. Тэрийг чи явуулсан юм хаашаа. Сая зургатаа чиний тухай ярьж Монгол даяараа шуугч байна. Мөр өөрөө сахиа өвчгөд унтнах оном ононгод миний нэрийг авдаршуулаад бадараад байх юм чи одоо. Би тэгэхээр солиоргүй байж. Ийм гэж штэ таадуулч. Чи тэгээд намайг хорихгүй яасан юм бэ? Би чамайг хорсон штэ. Аглуу битгий дагчсан санжин тэгээд тас. Тэгээ би гачгүйгээд Багангаа дүүргийн холбоор ороод захиагаа явуулсан байж тээ. Одоо ти яг ингэв минь. Сая зургатаар гарсан. За хэн дүүрг байна? Яг нь мөнгө байхгүй. Үгүй мөнгө амт ирэх чаа бас нэг чихэр жимс уусуудаа авъя л та. Яна одоо яна. Одоо би яах вэ? Би яна. Өшөө одоо яцхгоосод очирватгүй чи ерөнхийлөгчгүй чи ороод ирэх шүү. Гэлээрээ. Очирватаа. Тий очирватгүй ороо. Багвантгаа байгаа шүү дээ. Энийг мууч. Багвант гэж ерөнхийлөгч болсон юм уу? Би тэг ямар юм байсан? Юу ямар гэж? Миний ирүүний сахыг орол дээр тавьсан дээр захалтай байсан. Мөнийггүй тэр хүний үйдгүүд гатагараагүй юм байгаа бүү мэд. Хүш тэгвэл сайхан бид үү? Хэдээхэн бид үү? Хэдээхэн бид би санахгүй байна. Нэг үндэ шархан байсан шартай л дээ. Том битээ. Тий. Тэр биш үү? Оо. Тэгвэл биш ээ. Би өнгөрдөг наадмын нээлт үзэхэд жижигхэн цагаан нээлт юм байсан шүү. Тэгээд цагаан хэвэн дээр яваад ингээд цагаан хэсгийн дээр ингэж яваад сүүдэр нүдлэг намхан. Тэгээд нэг гоё үг хэлсээ. Би Монгол улсаа зөөдөл цэвлээд ингээд аюу гоё. Эдгээр чи одоо хаашаа 10 хоногийн зайтай солигдоод байт юм хаашаа. За айгуул дөрүүдээ ирнэ шүү. Тэгээд толгой ирүүлсэн. Хай Анаа. За манай ихэр манай аваа хэлээ одоо хадандаа наад чинь. Яхад ама амьсгаж явах юм. Чум харуулда хоттой эднэрүүд хийн чи. Эдний аваа нь юу юм чи ой. Дугаас чи. Хөөе чи өө. Яа. Чи одоо бити хүүхд ууд зариг хуугаад байх уу? За хүүхдэд 40 гараа 50 үрж гонд чи хүүхд байгаа юм. Энд чинь надад нялах юм дөхөө. Яа мо шолом. За мо хаалсан дугаагараа. Хөөе чи одоо таяр арх хуугаад өөр ямар хийж байгаа юм? Ичид байна. Ерөнхийлөгчийг өрдсөн байна. За харчи зүгээр. Хараараач. Хөөе би өрөвдөө өсөх гээд өөрөөсөө мөнгө харамлаад нэг чихэдээ ээбэг чам зүүж чадахгүй нэг хоёр бөгдөө өнжүүлж явж байна. Наад бүхэл шаарж явах гэсэн гоё юу? Чи зайлж байгаа. Авсан би чамаа салах шүү заа юу. Сал. Янчиг амар хайртай. Хогчин сахад төрсөн миний буруу юм уу? Хөөе би тэг ямар төрсөн авшаа? Энд юу нэс чинь ой? Чи гамбар шарсан юм уу? Үхэл өнөхгүй байна уу? Үхэлтэй гамбар өнөссөн. Нэр гамбар байсан. Авсан нэ. Чи баялаа. Хатны хөрсөн арчиж шүү чамаа зүгээр. Энд юу нэс чинь? Давсан жоохон байгаа юм. Нэр давс хийгээгүй чи яа санаа шүү ёо. Ой, шоломсаа. Юу гэдэг юм бэ чи?
Би чамд гоё шүүр авч гинэ. Тэгээд яах вэ? Бахангаар нисгүй юу? Түр нисэх юм уу? Нисэн штэ. Түр нисч үзье. Чи арайд энднэ. Манай шодмосыг нэг шодмос гэдэг та яа чи. Чи одоо салаач. Саднуудахгүй садна. Биш орцгоё. Ерөнхий ивэнд гихч гачурд гарден. X-Plus Production үзүүлж байна. Супер эйчмитер ханд шоу. Удааpat хотыг баян дагуулж байна. Соёлын төмөргөн өдөр бүр 19 цагаас утас 32 91 73 93 Супер Эйч. За гавал бүүнэр явъя. Таныг агдаг гэдэг баха. Тийм байна. Ерөнхийлөгчийн тамгын газараас явж байна. Тэр би чам хэлээгүй эргүү минь. Ирсэн байж та барчин. Мөн үү? Таныг онон гэдэг баха. Мөн өөсдөрөө эргэлэгч юм мөн үү? Гэтэ яам шүү. Оног гэдэг. Танай эхнэрийн чинь инхрэ гэдэг. Сая энэчээс гарч явлаа. Оо за. Та энэчээс бас гарч явахгүй. Би агдуудаа уулзах хэрэгтэй. Оо намайг дээгүүр таньдаг болсон юм уу ёо? Би тасларчаа гэдөө. Та энэчээс гарч явахгүй юу? Эргэлэгч намайг юу гэж чинь онон манан сайн нүгэд буу болж гин нөө. Таныг өөрөө гарч чадахгүй бол бид нар хүч төрөмгийлэн гаргаж шүү. Оо чи яах гэж? Таваач. Агдуу. Таны бичсэн цагт ерөнхийлөгчд хүрсэн. Тэгээд сарын дараа танаа гэр чинь айлчилж ирэхээр бодсон. Тийм ээ би тэрэн дээр том алдаа хийчээ. Би тэрэн дээр хүлцэн үчи би дэдэг үе юм аа. Би ерөнхийлөгчд яг гэж би боддог. Та Монгол улсын төрөөр тэр ялангуяа ерөнхийлөгчөөр тоглоно гэсэн ойлголт байж болохгүй шүү. Таны бичсэн цагт чи ерөнхийлөгчд хүрсэн. Харин тийм ээ тэргээ буцааж аваад ураа тавьж бол. Таны энэ байдлыг чинь холбооны мөрдөг товчоо болоод манай тагнуулын газрыг мэдэх юм бол таныг ирж байцсан. Улмаар та хэдэн жил хоригдож магадгүй гэдгийг танд хатуухан сануулъя. Би Тийм ээ. за ерөнхийлөгчийг оруулчих. Тав өгсөж чи. Энэ айлчил зөвхөн Монгол улсын төлөвөө бас дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа гэдгийг танд дахин хэлье. Дэлхийн. Тийм ээ. Ваа бахангаа агдан солиорлаа. Ja, wir liegen in der Zeit mal. Freedom. Одоо сарын дараа буюу ерөнхийлөгчийг ирэхэд ямар үйл ажиллагаа хөтөлбөр зохиогдохыг танд товчхон дурдж хэлье. Одоо сарын дараа буюу 6 сарын 10-ны өглөө 8 цаг 30 минутанд Улаанбаатар хотоос ерөнхийлөгч наашаа зүгэж гарна. Дулаагаа уцлгээрээ. 10 цагт ерөнхийлөгч бахангаа дүүргээр орж ирнэ. Та сумын засаг дарга болон тамгын газрынхантай тосч явах ёстой шүү. Би байх хэрэг байна уу? Ерөнхийлөгч нам хараад энэ бахангаа чалмастай юм байна гэхгүй. 11 цагт ерөнхийлөгч танаа гэр чинь айлчилж ирэх ёстой. Тэгвэл нэг ор сандал манд нэм тавья. Ганцаараа орж ирэхгүй байхаа тамгын газрын хүмүүс болон бусад хэвлэл мэдээллийнхэн бас дагаж орж ирнэ. Тэгвэл тэднийг бүгд дэвсгэр авгаарай. Бид нар хонохгүй байхаа. За. Өдөр 13 цагт ерөнхийлөгчтэй та хоёр хоёулахна өдрийн цоог барих ёстой. Надтай юу? Тийм ээ. Миний идэх хоолыг идэхгүй. Би чинь нан шим гэд гоймоо. Ерөнхийлөгч та хоёр тусгайлан бэлдсэн хүнсний зүйлсээр хийсэн ресторан болон хоолоор дайдах ёстой. Yes. Япагал. Өдөр 14 цаг 30 минутанд ерөнхийлөгчтэй цэцэрлэг болон сургуулийн хүүхдүүдэд бэлэг гардуулах ёстой. Заахны ямар ч мөнгө төгрөг байхгүй шүү. Таны өөх бэлгийг чи бид нар уучлаад бэлдсэн байна. Тэгвэл ахтаныг бэлгэлчээрээ. Та биднийг сонсож явахгүй юу? За. Үдээс хойш 16 цагт ерөнхийлөгчтэй та хоёр хоёулахнаа саунд суун. Яг зөв. Манай энд орсууд эзлэх гоё саун байдаг байхгүй. Том навчтай яалаа. Ерөнхийлөгчийг ороод ерөнхийлөгч самаг ороод. Шараарэг байгаа. Хэрвээ ерөнхийлөгч үсэх юм бол та хоёр шараарэг ууж болох байхаа. Гэхдээ манай ерөнхийлөгч хэвчлэн сүү уудна штэ. Ууштараа. Чист сая яг нэр айгуу гоё боллоо. Тэгээд 18 цагт Давай би ажиллаж штэ. 18. Ууштараа. 18 цаг баганга дүүргийн бүх ард иргэдтэй ерөнхийлөгч та хоёр уулзалт хийжсэн. Яа, манай баганга намайг хараад шууд шоуд. Агдуу. Та томотоо байхгүй бол хамгаалагч нар таныг яаж магадгүй шүү. За ууслаарай. Тэгээд үйл ажиллагаа ерөнхийдөө өндөрлөд 19 цаг гэхэд ерөнхийлөгч маань Улаанбаатар хот руу одоо та үдэж гаргах ёстой. За би тэгвэл одоо аян зам хийрүүл айл юм мэдээдсэн жанаас юм бомб. Бид танаар тоглоог байхаа. Та ч гэсэн бидний бидэд ажигнараа. За. Тань бүгдийг ойлгосон бол энэ дээр гараа өсөж зурхгүй юу? Надад баал байдаг. Мэдээж танд ямар нэгний балаа авах вэ? Бидэрт бол бүгдээрэнд нь байдаг шүү дээ. Зүгээр баа. Ууштараа.
Чи яг өөрөөгөө байвал их гоё залуу байж. Заримдаа хүнээрээ баймар санагдчих ууснараа. За ахаа тэгээд ойлгосон бол тийшээ ороод бэлтгэл ажиллаж болохгүй. Ёо! Чи ямар амар чангартай юм бэ? Яа. Та томатоо авахгүй таныг яаж магадгүй шүү манай хүн. Би ч энэ баг хангаад байгаа л шүү дээ. Яа, энэ хэцүү хүмүүс байх шүү аа. Энэ үнэндээ сайн туулж ажиллахгүй болохгүй мэдээ. Гэрийнхэн тавилгын бүгдийг шинжлэх хэрэгтэй. Надад агдаг байдаг нөхрийнхөө ус сахтын бүгдийг аваад нүүрэнд нь массаж, ядуугай гаранд нь эдийг тослох сайн хийхгүй бол гар нь гэж төмрийн хөөрэ шиг юм хараг. Айгуу бол ерөнхийдөө гарыг гинтэж магадгүй. Энэ тэрүүгээр таймер байр мэдээ. Садаг орчныг ч гэсэн бүтцийн хувьд өөрчлөлтөнд орно. Одооноос ажиллаа эхэлцгээ. Адуусаа өчтгөө. Та гэр оронтойгоо танилцсан баг дөө. За. Энэ манайх мөн үү? Энэ одоо манад үлдэх үү? Таныг томотоо гэх юм бол бид нар үлдээж магадгүй. Яа. Наа айчгүй суухгүй. Наа чин төрийн хяналтанд байгаа сандал 3-1 дээр нь суу. Бүхэл юм төр гэж. Ямар гоё юм бэ? Би хөрснөөс усаад очих. Болохгүй. Тэр ерөнхийлөгчийг ирэхэд бэлдсэн тусгаалan шинжилгээнд орсон хүнсний эд зүйлс байгаа. Таны уух зүйл, нойлын өрөөний хажуудлын харанхуй өрөөнд чихээстэй байгаа. Тав нойлын өрөөний хажуудлах бах. Яа. Халаа хийлээ. Та бол үсэндээ хамаагүй хурж болохгүй шүү. Наа чин төрийн хяналтанд байгаа үс баясаа гараараа үсийн янз 1455-аас сая 787 дахь үсийг босгоод урдлын игнэний үс. Одоо яаж юм? Урдлын үс. Урдлын үс үү? Тийм ээ. Одоо боллоо. За, одоо болсноо. Энэ 80 дахь үс ямар зөвөн байна. Наа чи төрийн хамгаалтайгаа шүү баг ордороо. Үечэний ажилладаг юу? Та нар арай миний сууны үсийг авсан биш үү? Таныг унтж байхад бүх үсийг чинь хусцсан. Баярлалаа. Яаси бага сэрүүдээ дэси. Арай дэнчэм үнэс сууж болдгоо. Аглуу. Энэ аглуугийнх нүүц юм байж тээ. Хоострын найз аглуутайгаа уулзсан. Наш ороод ирчих. Ийсс. Аглуу хаавна. Би байна. Бити мэйдээ аглуу хаавна. Би Биш байна бити мэйдээ чи. манаа бэ. Мумбай. Яг мумбай. За юу вэ? Чи ямар амир өөр болсон. Танах ёстой дасарч чи танаг ирдээ. Хамаатаа байвал өгнө гинэ. Ой бач. Хөш гадааштай бүү юм болчих. Юу? Дагвар олонд харуул хамгаалт, гадаа битүү харуул хамгаалт. Хэнийг ч оруулахгүй, хэнийг ч гаргахгүй. Намааг л оруулж гин, намааг л гаргаж гин. Яа, чи миний найз юм чинь. Нөгөө нэг таван дүүцэн штэ. Тий. Тэр чи бүгдийг гараа аваа явцсан. Хаж. Мэдгүй оронд нь усаа өргөдөр хийсэн уснаас оргилж өгч гин. Усаа өргөдрийн голдныг мөөмө гаргасан. Гаргуу хүүхний баримгал байна ингээд. Тэр хүүхийг усанд орж байна. Яа. Гарын яц. Мэдгүй манаа гарсан байгаа үз. Манайх нэр юм дискийг. Өс нөгөө нэг ахмад гураарч юм байна шүү дээ. Жамбал усан шанд гурав. Би манай гурав. Нөгөө гурав чи гасчаа бичиг өмсөж суудсан. Шатад тоглоод тэрч өгж байна. Тоглож байгаа шатраач ойлгохгүй хажуугаар нь харуул хамгаалтын тоглоо гэж саад байна. Яа. Манай энэ аюул нэр үнэн засарч байна. Хөш нөгөө нэг дөрөв өрөвдмөр зэлбэн хоо штэ. Манай барь ари тэдний буутчих. Гүй буудаагүй хөргө бөөсгийгээр хаалгуугаа яваад идэв. Нөгөө дөрөв чи усанд оруулсан шүү үсийг хиймдүүлсэн амар биш. Бүдэл шинүүд байж байна. Монгол их цантаа дөрөв юм явж устгацсан. Өдөг махсан ч гэж яриад амар их цантаа болсон байна. Чи тэр дөрвийг дааж чаддаг үсээ янз Тэгдэг байж. Нөгөө нэг хөргөлөө нөгөө мужингэр штэ. нэг Олон гөлгөлцөн. Нэг олон мом болон дэвч зүйл. Тэ удлаа. Нэри. Хөш. Чи намайг яах гэж ирсэн бодож байна. Яс. Ихнэртэй хогцсон. Одоо салъя. Тэмдэглэе. Би нэг шаг цадаг дулмаатай уулчаад ирээ. Чи төрч юу бисаа гэрээ авахгүй 2 цаг бодож төрлөө шүү. Манай намайста танихтээс болчих нэрээ. Яа. Сайн байна Оо уу? сайн байна уу? Намайг олон жишээ мэддэг. Сайн байна. Би ерөнхийлөгчийн тамгийн газраас явж байна. Жуулган байна. Яа. Би ерөнхийлөгчийг энэ дээрээ буцтал өөрийн чи ихнэр болох ёстой. Миний ихнэрээ. Миний урд ихнэр яах юм? Өөрөө хиндэ. Оно. Уучлаарай. Би аглуутай ярьж байна гэж бодлоо. Оноо. Нөгөө шаг цадаг дулмаач шаг царгаа байж. Яасан? Хормог зүгээд үсээ засаад зүгээр маруулсан зардах болчих. Намайг танихгүй. Чи энэ ерөнхийлөгч чи баймаа ачирмаар юм бэ? Чи аргагүй аглуу.
Ёор дээрээс дахиад бачаач арахгүй. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг одон жишээ мэддэг. Аглуу байна. Би ерөнхийлөгчийн тамгийн газараас явж байна. Оо за. Ерөнхийлөгчийг энэ дээрээ буцтал өөрөө чи ихнэр болох ёстой. Оо юу? Миний ихнэрээ. Тийм. Оо за. Та ихнэрийг батлсан баталгаа энэ вэ? Ерөнхийлөгчийг явсны дараа 2 хоногийн дараа зуцлана. Та танилцж бодно. Яагаад надаас асуулгүй энэ бүгдийг хийж байгаа? Танаас асуух шаардлага байхгүй. Юу гэсэн үг вэ? Би хэрвээ дургуцвал яг үз. Таны дургуцах хамаагүй л дээ. Би тэгвэл надад зөвшөөрөхгүй гэж хэлэх хэрэг байгаа байна. Тэгвэл өөр хэн нэгэн аглыг энд авчирч болно. Надаас өөр аглуу байдаг. Байлгаж бодно. Яг л ерөнхийлөгч таныг хараагүй учраас. Тэгээ би хайч. Би жинхэнэ аглуу нь хайч. Жинхэнэ аглыг төрийн хар хайцны бодлохоор хаач байлгаж бодно доо. За ихнэр болоо бол ямар амир юм бэ? Тэгвэл өөрөө манад хоноод явах юм уу те? Би өглөө 8 дээрээ орой 5-д явах болно. За ингэж ажлыг додомдохгүй шүү та нар. Ихнэр л бол ихнэр байх хэрэгтэй юм те. Хоолонд хийгээд гэр орон цэвэрлэх хуцан руу гагалаа. Таач сармагчны тарихтайгүй юм аа. Хош, аглуу бадарсан. Манай ихтрийг инхрийг аваа явуулсан сая. Хаашаа? Ерөнхийлөгч тамгын газраас аваа явуулчлаа сая. Яагаад гэж? Би хэлээдсэн бохгүй хэрэггүйгээд чи яад ингэж Монгол улсын ерөнхийлөгч захиа хэмжээд аглууг амьдрал сайжирсан ч хоёул амьдралаа сайжруулаад Америкийн ерөнхийлөгч захиа хэмжиж явуулсан байгаа үз. Та явтаа оноо арчаагүй аваач намайг ордоо явсан. Одоо чи бод алдандаа намаа яана. Чи аваагаа ингэ нэг шар хариг аваачаа тайвшруулах бодсоо. Өөдгүй шүү дээ. Юу инхри Уучлаарай би ярианд чи оролцож магадгүй. Миний удахад эмэгтэй хүнд арх барьж өтснөөс цэцэг барьж очвол ямар вэ? цэцгүү. Юу ийм. Бод хадууд нь ёстой хадууд нь. Чи намайг өхөр үнэ гэж одоо юугаар. Ямар ч явъя нөгөөдгөө. Зааглуу. Юуны өмнө би танаас зовх мэдээлэл авах нь зүгтээ болов гэж бодож байна. Та ямар ажил мэргэжилд эрхэлдэг байсан бэ? Би мэрэгжлийн зураач байна л дээ. Оо маш гоё мэргэжил. Тэгтээ мэрэгжлэр ажиллааг удаж байна. Урд нь их нартай байсан уу? Нэг ч удаа ихнэр авч үзээгүй. Тэгтээ би өөрийнхөө хэмжээнд авгаа гэдэг үгийг тайлбарлаад үтцэн гэж боддгийг. Авсан хойно гай юу үгүй юу? Хадгууд гэрхий гэдэг үгний довчлтыг мэдхүү. Гэр гийгүүл. Айгүй. Тэгвэл баг та нарыг чийдэн гэж бол болох юм. За тантай ч цэцэрэхэд байх шаардлага байхгүй юм шиг байна да. Би танд ерөнхийлөгчийг ирэхэд яаж угтаж авах болоо? Хэрхэн харьцах? Дагалдан явах хүмүүстэй яаж бие авч явах талаар бяцхан хичээл заах болно. За. Яг 1 сарын дараа 6 сарын 10-ны өдөр 11 цагт ерөнхийлөгч танаа энэ хаалгаар орж ирэхэд та хаалганаас метр 50 зайн зогсоод эрхэм ерөнхийлөгч та манай гэр зурчлах нь миний хувьд нэг төрлийн баталгаа юм гэж хэлэх ёстой. Айдгүй. За хаалга онгодоо. Эрхэм ерөнхийлөгч минь. Энэ удаа ерөнхийлөгчийн бие хамгаалагч нар нь орж ирнэ. За хаалга онгодоо. Ерөнхийлөгч. Энэ удаа хэвлэл мэдээллийн төлөөлөгч нар нь орж ирнэ. За хаалга онгодоо. Энэ удаа танай дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар орж ирнэ. Ерөнхийлөгч эзэн орж ир. Одоо орж ирлээ. Эрхэм ерөнхийлөгч минь. Та өчөөхөн миний гэрийн хаалгаар багтаж ядан орж ирсэн танд үнэхээр Багтаж ядан гэсэн үг байхгүй. шоргож орж Дэлгүүр тааруул. Би тантай ерөөсө тоглоогүй шүү. Эрхэм хүндэт ерөнхийлөгч та манай гэрт ирнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн баталгаа байлаа. Үнэхээр Хаяач юм бэ? ахад ороод ирдээ. Энд чинь хийгээд ямар дасгал уу юу? Али? Намайг тэргэж би хэлээгүй шүү дээ тань. За уучлаарай. Ерөнхийлөгчийг тэрч болохгүй. Ойлголоо. Дээж таныг ортуулахгүй. Ойлгоо. За орж ирлээ. Эрхэм хүндэт ерөнхийлөгч. Битээ ор дээр гэж хэлсэн шүү. Та миний хэд орж ирнэ гэдэг бол Битээ ор дээр гэж хэлсэн шүү. миний хувьд Битээ ор дээр гэж хэлсгүй. нэр хүндийн Үе ямар хоноод явахгүй юм уу? болич яг гэдэг юм. Баргүй энэ хүч ажил хийхгүй. Яах вэ? За ойлголоо. Яа. Та нар одоо жоон хөвчлөлтөө байл та нэг л ингэсэн уцууд яваад ах. Орж ирж гин гэж одоо ганцаараа сургуульд хий. Манай ерөнхийлөгч урдаа эрхэм хүндэт ерөнхийлөгч та манай гэрт орж Сая бадарсан. Инхри ихтрийг авсан чинь амар ууртаа гарч ирэхдээ нөгөө цэцгийг чи барьж чад өгсөн чинь амар өөр болдгоо шүү. Гэнт нөгөө чи үнэрлээд нэг сонь хөдгөө хийжсэн. Үйлс авчин. Манай инхри үйлс юм биш. инхри Тэгс инээс инээд юм бэ.
Энэс чи гацсан хоогооч ш. Тэгвэл галзуурч юм байна. Маш их явахтаа нөөцсөн байн бай өнөрлөөд миний цээжийг дэрж явж яснаа хайрт минь хань минь гэж тэрэгч үгж байна. Амьдрал гэж юм байт юм уу? Ой. Аглуу. Би чамтай урд өмнө нь мараалгүй загин жис бол намайг уучлаарай. Ямаргүй гинэ. Мараалгүй гэдэг. Чээр байгаа биш үү? Уучлаарай. Мараалгүй гэж яахгүй да. Чихэндээ юу зүүчээ. Манай амбар нэтлөхөрнөд. Манай он надад эсэнд айтай эм хийчихсэн. Оо за. Би чамайг хүнсчихөө. За тэгээд хацчваа. Вэ юу гэж. Аяа. Хотлаа. Хүүх ямар зөөлөн хацтай. Би дараа ой хацсан хоогооч. Харин манай инкри хөөрхий нэг иш. Ой, уучлаарай өөрөө чи харсангүй. сайн байна уу? Аглан гэр бүлийн өнгөсөн. Би нэг баяртай цайсан дөрүүлээ манад ороод нэг ярьж суугаад танилцсан ямар уу? Үе харилтаа. Тэр ингээ хайраа маяг гэдэг болчиход байгаа юм да энэ одоо. Хай бид хоёрын араас ороод ир. Намайг тэрээч. Яа хайраа тэрээ. Энэ явцаас хойш нэг сарын дараа За. Би ч хөр тархалаад явах юм байна да. Хоол гүйцэтгэхгүй. Хоол ямар байна? Янци чи ч үнэхээр мундаг тоглож ба. Би ч гайгүй хоол идэх шүү. Манай аав их гоё хоол идэх хүн байсан. Тийм үү? Ааваас сурч авсан юм их байна. Өө нэрээ. Бархуу. Чинзоо орж ир хоол идчих. Юу гэж тэ ажлын хийж байгаа юм чи. За. Хоол идчихээ. Орж ирэхгүй. Салиутай сар ингэж засаад баг тий. Нохож явсан ингээл морч явсан ингээл. Ажил шүү дээ. За бас тийм л байдаг бах та. Одоо би чамд юм хэлэх үү? Тэгээ. Би ээжигээ гэртээ үрдсэн. Хизээ. Өчигдөр би ээжигээ уцаар яар. Манай ээж нь говь сүмөр амир Өчигдөр уцаар ирсэн. Тий. Тэгээ би ээжигээ яар. Ээжигээ манай төрийн тэргүүн ирэх шиг гэсэн. Над итгэдэггүй. Чи согтуу байгаа мó гэд. Гүдээ ээжээ би тэгээ би бүр бархууг яриулж итгүүллээ. Тэгээ маргааш ирэх юм уу? Маргааш ирэх гинэ. Би тэгэхээр ээжиг та гоё дээлээ өмсөд ирээрээ. Бас төрийн тэргүүдээ зургийг авахулж ил та тийм ээ. Дурсгал. Тэнгүүдээ ээжигээ голдоо суужгаад хоёр хос ингээд одоо ерөнхийдөө чи бит хоёроос нэг масуул яах вэ? Аглуу. Одон чимгээ. Та хоёр бие биендээ хайртай юу гэж асуух яах вэ? Юу гэж тэгж асууж байна? Яа магадгүй асууж магадгүй шүү. Суухгүй. Асууж магадгүй. За аглуу. Чи одон чимд хайртай юм хайртай. Чи аглуу хайртай юм. Ерөнхийдөө чи хайртай. Аглуу чамд хайртай гэдэг юм шүү. Чи хайртай юм хайргүй юм. Гот. Нэр асууд би шууд би бол хайртай ерөнхийдөө гэж хэл. Бас ингэвэл яах вэ? Аглуу одон чимгээ. Та хоёр энэ баг ханга дүүргийн хүн амыг өсгөх тал дээр ямар бодлого барьсан? За юу гэж тийм асуулт асууж идэггүй. Вэ манай ерөнхийдөө чинь залуу асууж магадгүй шүү дээ. За чи аглууд хэдэн хүүхэд гаргаж ирэх юм? За Хэдэн хүүхэд гаргаж ирэх юм бэ? Аглууд чи хэдэн хүүхэдтэй? Ерөнхийдөө чи би нэг 5 хүүхэд ялзуулаа штэ гэлээ. Бодож чи харж байгаа шүү. Та нар ордын хаад идэлтэй. Аглуу. За юу вэ? За. Юу хотоос мэдээлэл ирсэн. Тэгээ чамд хэлэхгүй болохгүй. Энэ яагаад вэ гэхээр ерөнхийдөө чи энэ удаагийн танаа дээрх айлчтан түр хойшлогдсон гэсэн мэдээллийг бид нар сайн авлаа. Надад дур маш чухал уулзалтай болсон юм баха. Тэгээд сар агасын дараа танаа гэр чи айлчилж ирэх юм баха. Тэр бол хэвийн амьдралд орж болно гэсэн. Бид нар ч гэсэн ажлаасаа түр бууж болно гэсэн. Би хот орлоо. Одноо буугараа за. За. Хот ороод тэгээд ээжигээ ирэнгүүд над руу ярьж байгаа уулзаарай за. За. Чи одоо хэвийн амьдралд орж ийнгээд эргээд ингэвэ. Болохгүй шүү мэд үү. Ийм сайхан болчиход аа. За бүгдээрээ ажлаасаа бууцгаагаарай. За. Ингээд яваад өгч юм. За би ч явъя да. Боли аа. Таны хүний засч авчаа тэгээд хаяад явах гэж юм. Би бодохдоо чиний амьдрал урдынхаас илүү гэрэл гэгээтэй болсон юм шүү. Тэгэлгүй яах вэ? Одноо. Тэгтээ чи битэрийн хооронд салгаж болохгүй нэг юм байгаа үстэй. Тий. Энийг 2 хоногийн дараа цуцлах ёстой. Ерөнхийлөгч ирэхээр бол дахиад сэргийх баха. Хэрвээ би суцлуулахгүй гэвэл яах вэ? Чамаас асуухгүй дээ. Тийм л байна. Тэгтээ би
ээжигээ гэртээ урдсан байж таа. Би ээжтэй юу гэж хэлэх вэ? Ээж маань маргааш ир. За би завцаа гаргаж байгаа. Нөгөөдөр ихэд ээжтэй чи ирж уулзсан. Нөгөөдөр үү? Нөгөөдөр заавал ирэх. Арай л гол байна да. Ээж маргааш ирнэ шүү дээ. За тэгвэл маргааш. Yes! Би тэгвэл маргааш чамайг ирүүл. Миний ээжтэй яаж уулзах талаар хичээл зааж өгье. Тэгээрэй. Би маш сайн сур. Ээж хүн арх ухаа байсан. Би хүнтэй сус. Ээж би таныг үргэлж баярлуулж жаргаж өдрнэ ээж. 같이 시대비가 누구야? Өгөлтэй гамбир өнөж чи. 내일 간대로 했어. 나쁘네. Чи баялаарай. 가스를 흘려서 알지수 잠깐만 그래. 야! 됐지. Давсан жоохон байгаа. 내일 나와서 이거 지야 싸놓고 Ой, шаламсаа. 누가 тагаа бичиж байна? Би чамд гоё шүүр авч гинэ. Тэгээд яах вэ? Бахагаар нисэхгүй юу? Түр нисгэн юм уу? Нисэн штэ. Тэгвэл нисчүүтээ. Чи арай дэнтнэ. Манай шалмасыг нэг шалмас гэдэг яа чи. Чи одоо салаач. Саднуудахгүй саднууд. Биш орцгоё. Ерөнхий ивэнд гихч гачурд гарден. X-Plus Production үзүүлж байна. Супер эйчмитер хан шоуд Улаанбаатар хотыг байранд дагуулж байна. Соёлын төвөргөнд өдөр бүр 19 цагаас утас 32 91 73 93 567 Супер Эйч. За гавал бөөнөр явъя. Таныг агдаг гэдэг баха. Тийм байна. Ерөнхийлөгчийн тамийн газараас явж байна. Тэр би чамд хэлээгүй эргүү минь. Ирсэн биш үү таадах чинь. Мөн үү энэ? Таныг онно гэдэг баха. Мөн өөчлөрөө эргэлэх чинь мөн үү? Би яагаад шүү. Оно гэдэг. Танай эхнэрийн чинь инхрээ гэдэг. Сая энэчээс гарч явлаа. Ууцаа. Та энэчээс гарч явахгүй. Би агдуутай уулзах хэрэгтэй. Оо намайг дээгүүр таньдаг болсон юм уу ёо? Би тасарч яагаад? Та энэчээс гарч явахгүй юу? Эргэлэгч намайг юу гэж чинь? Оно манан сайн нүгэд боо юм болж байна уу? Таныг өөрөө гарч чадахгүй бол бид нар хүч төрөмгийлэн гаргаж шүү. Үуч яагаад чи? Таваач. Агдуу. Таны бичсэн цагт ерөнхийлөгчд хүрсэн. Тэгээ сарын дараа танаа гэр чинь айчилж ирэхээр бодсон. Тийм ээ, би тэрэн дээр том алдаа хийчихээ. Би тэрэн дээр хүлцэн үчи. Би дэдэг уу юм аа. Би ерөнхийлөгчд яг гэж би бодож бодоогүй. Та Монгол улсын төрөөр тэр ялангуяа ерөнхийлөгчөөр тоглоно гэсэн ойлголт байж болохгүй шүү. Таны бичсэн цагт чи ерөнхийлөгчд хүрсэн. Харин тийм ээ, тэргээ буцааж аваад ураа тавьчихвал. Таны энэ байдлыг чинь холбооны мөрдөгт овчоо болоод манай тагнуулын газрынхан мэдэх юм бол таныг ирж байцсан улмаар та хэдэн жил хоригдож магадгүй гэдгийг танд хатуухан сануулъя. Би Тийм ээ. за ерөнхийлөгчийг оруулчих. Та үгсөж чи. Энэ ажил зөвхөн Монгол улсын төлөвлөгөө бас дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа гэдгийг танд дахин хэлье. Дэлхий. Тийм ээ. Ваа, бахангаа агдлаа солиорлаа. Яа, дэлхийгээр ингээд сайт мая. Freedom. Одоо бас сарын дараа буюу ерөнхийлөгчийн ирэхэд ямар үйл ажиллагаа хөтөлбөр зохиогдохыг танд товчхон дурдж хэлье. Одоо бас сарын дараа буюу 6 сарын 10-ны өглөө 8 цаг 30 минутанд Улаанбаатар хотоос ерөнхийлөгч наашаа зүгэж гарна. Дулаагаа хөслөгээрэй. 10 цагт ерөнхийлөгч Баахангаа дүүргээр орж ирнэ. Та сумын засаг дарга болон тамийн газрынхантай тосч явах ёстой шүү. Би байх хэрэг байна уу? Ерөнхийлөгч нам хараад энэ бахангаа чалмастай юм байна гэхгүй. 11 цагт ерөнхийлөгч танаа гэр чинь айлчилж ирэх ёстой. Тэгвэл нэг ор сандал манд нэм тавья. Ганцаараа орж ирэхгүй байхаа тамийн газрын хүмүүс болон бусад хэвлэл мэдээллийнхэн бас дагаж орж ирнэ. Тэгвэл тэднийг бүхэд ивсгэр авгаарай. Бид нар хонохгүй байхаа. За. Өдөр 13 цагт ерөнхийлөгчтэй та хоёр хоёулахна өдрийн зоог барих ёстой. Надтай юу? Тийм ээ. Миний идэх хоолыг идэхгүй. Би чинь нам шим гэд гоймоо. Ерөнхийлөгч та хоёр тусгайлан бэлдсэн, хүнсний зүйлсээр хийсэн ресторан болон хоолоор дайдах ёстой. Yes. Япаг. Өдөр 14 цаг 30 минутанд ерөнхийлөгчтэй цэцэрлэг болон сургуулийн хүүхдүүдэд бэлэг гардуулах ёстой. Заахны ямар ч мөнгө төгрөг байхгүй шүү. Таны өөх бэлгийг чи бид нар уулзчлаад бэлдсэн байна.
Оо тэгвэл ахтарыг бэлгэлчээрээ. Та биднийг сонсож байхгүй юу? За. Үдээс хойш 16 цагт ерөнхийлөгчдөө та хоёулахнаа саунд суун. Яг зөв. Манай энд орсууд ажиллах гоё сав байдаг аахгүй. Том навчтай яаллаа. Ерөнхийлөгчийг оролцоод ерөнхийлөг самаг оролцоо. Шар хайрыг байгаа. Хэрвээ ерөнхийлөгч үсэх юм бол та хоёр шар хайрыг ууж болох байхаа. Гэхдээ манай ерөнхийлөгч хэвчлэн сүү уудна штэ. Уушлаарай. Чи сая яг хүнээрээ айгүй гоё боллоо. Тэгээд 18 цагт. Тавайч би ажиллаж штэ. 18. Уушлаарай. 18 цаг баганга дүүргийн бүх ард иргэдтэй ерөнхий Ирнэ гэдэг бол миний хувьд нэр төрийн баталгаа байлаа. Үнэхээр Яаж юм бэ? ахад ороод ирдээ. Энд чинь хийгээд юм дасгал уу юу? Али? Намайг тэргэж би хэлээгүй шүү дээ тань. За уучлаарай. Ерөнхийлөгчийг тэрвэрч болохгүй. Ойлголоо. Тэгэж таныг ортуулахгүй. Ойлгоо. За орж ирлээ. Эрхэм хүндэд ерөнхийлөгч. Битээ ордороо гэж хэлсэн шүү. Та миний хэд орж ирнэ гэдэг бол Битээ ордороо гэж хэлсэн шүү. миний хувьд Битээ ордороо гэж хэлсгүй. нэр хүндийн Үе ямар оноод явахгүй юм уу? Болич яг гэдэг юм. Бархуу энэ хүч ажил хийхгүй. Яах вэ? За ойлголоо ёо. Та нар одоо жоон хөвгчлөлтөө байл та нэг л ингэсэн уцууд яваад ах. Орж ирж гин гэж одоо ганцаараа сургуулт хий. Манай ерөнхийлөгч урдаа эрхэм хүндэд ерөнхийлөгч та манай гэрт орд. Хай, саяхта бадарсан. Инхэр ихтрийг авсан чинь амар ууртаа гарч ирэхдээ нөгөө цэцгийг чинь барьж аваад өгсөн чинь амар өөр болдгоо шүү. Гэнт нөгөө чинь үнэрлээд нэг сонь хөдгөө хийжсэн өөстөө авчин. Манай инхрийн өөст юм биш. Инхрийн. Тэгсэн инээс инээд юм байна. Инээс чи гацна хоогооч ш. Тэгвэл галзуурч байгаа юм байна. Маш ирж явахдаа нөгөө цэцгийн байн үнэрлээд миний цээжийг дэрж явжсэн хайрт минь хань минь гэж тэрэгч өгч байна. Амьдрал гэж юм байт юм уу? Ой. Аглуу. Би чамтай урд өмнө нь мараалгүй цагийн жис бол намайг уучлаарай. Ямаргүй гинэ. Мараалгүй яа. Чи хоёр байгаа биш үү? Уучлаарай. Мараалгүй гэхгүй да. Чихэндээ юу зүүчээ. Манай амбар нэтлхөрнөд. Манай он надад SND-тэй эм хийчихсэн. Оо за. Би чамайг нэг үнсчихөө. За тэгээд хацчваа. Вэ юу гэж. За хотлаа. Бүх ямар зөөлөн хацтай. Би дараа ой хацар нь хоогооч. Харин манай инхрийн хөөрхий нээд ий. Ой, уучлаарай өөрөө чи харсангүй. Манай аглан гэр бүлийн өнгөсөн. Би нэг баяжтай цайсан дөрүүлээ манад ороод нэг ярьж суугаад танилцсан ямар уу? Үе харъя л та. Тэр ингээ хайраа маяг гэдэг болчиход байгаа юм да энэ одоо. Та бид хоёрын араас ороод ир. Намайг тэрвэрээч. Яа хайраа тэрэ. энэ явдлаас хойш 1 сарын дараа За. Би ч хөр тархалаад явах юм байна. Хоол гүйцэтгэхгүй. Хоол ямар байна? Янци чи ч үнэхээр мундаг тоглож юм аа. Би ч гайгүй хоол идэж шүү. Манай аав их гоё хоол идэх хүн байсан. Тийм үү? Аавсаа сурч авсан юм их байна. Өө нэрээ. Бархуу. Шинзөө орж ир хоол идчих. Юу гэжтэй ажлын хийж байгаа юм чи. За хоол идчихээ. Орж ирэхгүй. Салиатай сар ингэж засаад баг тий. Нохож явсан ингээл морч явсан ингээл. Ажил шүү дээ. За бас тийм л байдаг бах та. Одоо би ч өндөг юм хэлэх үү? Тэгээ? Би ээжигээ гэртээ үрдсэн. Хизээ. Өчигдөр би ээжигээ уцаар яар. Манай ээж нь говь сүмөр амьд өчигдөр уцаар ирсэн. Тий. Тэгээ би ээж манай төрийн тэргүү хэрэгчээ гэсэн. Над битгэдэггүй. Чи согтуу байгаа мó гэд гүдээ ээжээ би тэгээ би бүр бархуугийн яриулж итгүүллээ. Тэгээ маргааш ирэх юм уу? Маргааш ирэх гинэ. Би тэгэхээр ээж та гоё дээлээ өмсөд ирээрээ. Бас төрийн тэргүүдээс зургийг авахулчих л та тийм ээ. Дурсгал. Тэнгүүдээ ээжгээ голдоо суужгаад хоёр хос ингээд одоо ерөнхийлөгчийн бит хоёроос нэг масуул яах вэ? Аглуу. Одон чимгээ. Та хоёр бие биендээ хайртай юу гэж асуух яах вэ?
Юу гэж тэгж асууж Яа магадгүй асууж магадгүй шүү. Суухгүй. Асууж магадгүй. За гэлөө. Чи одоо чиг хайртай юм хайртай. Чи аглоо хайртай мөн. Ерөнхийдөө чи хайртай. Аглоо чамд хайртай гэдэг юм шүү. Чи хайртай юм хайргүй юм. Гот. Нэр асууд би шууд би бол хайртай ерөнхийдөө гэж хэл. Бас ингэвэл яг. Аглоо одон чимгээ. Та хоёр энэ баг ханга дүүргийн хүн амыг өсгөх тал дээр ямар бодлого барьсан? Бид та хоёр уулзалт хийжсэн. Яа, та манай баг ханга намайг хараад шууд шоуд. Аглоо. Та томото байхгүй бол хамгаалагч нар таныг яаж магадгүй шүү. За ууслаарай. Тэгээд үйл ажиллагаа ерөнхийдөө өндөрлөд 19 цаг гэхэд ерөнхийдөгч маань Улаанбаатар хот руу одоо та үдэж гарах ёстой. За би тэгвэл одоо аян зам хийрүүл айлд мэг мэдээдсэн дэнээс нэмж бомбоо. Бид танаар тоглоог байхаа. Та ч гэсэн биднээ битэд ажигнараа. За. Харин бүгдийг ойлгосон бол энэ дээр гараа үсгийг зодохгүй юу? Надад одоо баал байдаг. Мэдээж танд ямар юм бал авах вэ? Бидэрт бол бүгдээрэнд нь байдаг шүү дээ. Зүгээр Уушлараа. чи яг өөрөө байвал их гоё залуу байж. Заримдаа хүнээрээ баймар санагдчих шүү. Уушлараа. За. Ахаа тэгээд ойлгосон бол тийшээ ороод битгэл ажиллаж болохгүй юу? Ёо! Чи ямар амар чангартай юм бэ? Яваа. Та томото авахгүй таныг яаж магадгүй шүү манай бо. Би ч энэ баг хангаад байгаа л шүү дээ. Энд хэцүү хүмүүс байх шүү. Энэ үнэндээ сайн туулж ажиллах болохгүй мэдв. Гэрийнх нь тавилгын бүгдийг шинжлэх хэрэгтэй. Наад агдуу байдаг нөхрөө хүмүүс сахтын бүгдийг аваад нүүрэнд нь массаж ялангуяа гаранд нь эдийг тослох сайн хийхгүй бол гарна гэж төмрийн хуурай шиг юм харагдана. Айгууд ерөнхийдөө чи гарыг гэмтэж магадгүй. Энэ тэрүүгээр таймер байрлал мэдв. Садаг орчныг ч гэсэн бүтцийн хувьд өөрчлөлтөнд орно. Одооноос ажиллаа эхэлцгээ. Адуусаа өчтгөө. Та гэр оронтойгоо танилцсан баг дөө. За. Энэ манайх мөн үү? Энэ одоо манайд үлдэх үү? Таныг томото байх юм бол бид нар үлдээж магадгүй. Яа. Наа айчгүй суухгүй. Наа чин төрийн хяналтанд байгаа сандал 3-1 дээр нь суу. Бүхэл юм төр гэж. Ямар гоё юм бэ? Би хөрснөөс усаад очих уу? Болохгүй. Тэр ерөнхийдөө шиг ирэхэд бэлдсэн тусгаалan шинжилгээнд орсон хүнсний эд зүйлс байгаа. Таны уух зүйл, нойлын өрөөний хажуудлын харанхуй өрөөнд чихээстэй байгаа. Таа нойлын өрөөний хажуудлах байх. Яа. Халаачлаа. Танад үсэндээ хамаагүй хурж болохгүй шүү. Наа чин төрийн хяналтанд байгаа үс баясаа гараараа үсийн янз 1455-аас сая 787 дахь үсийг босгоо. Урдын игнэний үс. Одоо яаж чинь? Урдын үс. Урдын үс үү? Тийм ээ. Одоо боллоо. Одоо болсноо? Энэ 80 дахь үс ямар зөвөн байна. Наа чи төрийн хамгаалтайгоос шүү баг ордороо. Үечэний ажилладаг юу? Та нар арай миний сууны үсийг авсан юм биш үү? Таныг унтж байхад бүх үсийг чинь хусцсан. Баярлалаа. Бааси бага сэрүүдэт дэси. Арай дэнчэм сүнэс сууж болдгоо. Аглоо. Энэ аглуугийн нүүц юм байж тээ. Хөөстөр минь найз аглуутайгаа уулзсан. Хаана? Наш ороод ирч. Ийсс. Аглуу хаавна. Би байна. Бити майдад аглуу хаавна. Би Биш байна бити майдад чи. Манаа бэ. Мумбай. Яг мумбай. За юу вэ? Чи ямар амир өөр болсон. Танах ёстой дасарч чи танаг ирдээ. Томото байвал өгнө гинэ. Ой бач. Хөш гадаастаа бүү юм болчих. Юу? Дагвар олонд харуул хамгаалт, гадаад битүү харуул хамгаалт. Хэнийг оруулахгүй, хэнийг харахгүй. Намааг л оруулж гин, намааг л гаргаж гин. Яа, чи миний найз юм чинь. Нөгөө нэг таван дүүцэн штэ. Тий. Тэр чи бүгдийг гараа аваа явцсан. Хаж. Мэдгүй оронд нь усаа өргөдөр хийсэн уснаас орилж өгч гин. Усаа өргөдөрхөн голдныг мөөмө гаргасан. Гаргуу хүүхний баримгал байна ингээд. Тэр хүүхий их усанд орж байна. Яа. Гарын яц. Мэдгүй манайх авсан байгаа үз. Манайх нэр юм дискийг. Хөш нөгөө нэг ахмад гураарч юм байна штэ. Замбал усан шанд гурав. Би манай гурав. Нөгөө гурав чи гасчаа бичиг өнөссөн суудсан. Шатад тоглоод тэрэлж өгч байна. Тоглож байгаа шат. Шатраач ойлгохгүй хажуугаар нь харуул хамгаалтын тоглоо гэж хэлсэн. Яа. Манай аюуг нэр үнэн засарч байна. Хөш нөгөө нэг дөрөв өрөвдмөр залбин ахаа штэ. Манай барь ари тэдний буучаагүй. Буудаагүй хөргө бөөсөөр хаалгуугаа яваад идэв. Нөгөө дөрөв чи усанд оруулсан үсийг хиймдүүлсэн амар биш. Пүүдс юмуд байж байна. Монгол их цантад дөрөв юм явж байгаа өстөцсөн. Гөлөг махсан ч та
гэж яриад амар их сантуулсан байна. Чи тэр дөрвийг даачаад үсээ янзлаа. Тэгдэг байж. Нөгөө нэг хөөрхөн нөгөө мужингэр штэ. Нэг олон гөлгөлцөн. Нэг олон мом болон дэвч зүлж. тэгээ удлаа. Нэри. Хош. Чи намайг яах гэж эсэж бодож байна? Яс. Ихнэртэй хогцсон. Одоо салъя. Тэмдэглээ хийлэг бай. Шаг цаадаг дулмаатай уулчаад ирээ. Чи төөрчвөө бисаг ирээ авахгүй 2 цаг бодож төрлөө шүү. Манай намста таних хийцг болчих нэрээ. Яа. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг одон чимэд гэдэг. Сайн байна. Би ерөнхийлөгчийн тамгийн газраас явж байна. Жуулган байна. Яа. Би ерөнхийлөгчийг энэ дээрээ буцтал өөрийн чи ихнэр болох ёстой. Миний ихнэрээ. Миний урд ихнэр яах юм? Өөрөө хиндэ. Оно. Уучлаарай. Би аглуутай ярьж байна гэж бодлоо. Оноо. Нөгөө шаг цаадаг дулмаач шаг цаархаа байж. Яасан? Хормог зүгэд үсийн засаад нөгөө маруулсан зардах болчих. Намайг танихгүй. Чи энэ ерөнхийлөгч чи бай ачирмаар юм бэ? Чи аргагүй. Юу дээрээс дахиад бачаач аргагүй. Сайн байна уу? Сайн байна уу? Намайг одон чимэд гэдэг. Аглаа. Би ерөнхийлөгчийн тамгийн газраас явж байна. За. Ерөнхийлөгчийг энэ дээрээ буцтал өөрийн чи ихнэр болох ёстой. Юу? Миний ихнэрээ. Тийм. За. Та бүтээрийг батсан баталгаа энэ вэ? Ерөнхийлөгчийг явсны дараа 2 хоногийн дараа цуцлана. Та танилцж болно. Яагаад надаас асуулгүй энэ бүгдийг хийж байгаа? Танаас асуух шаардлага байхгүй. Юу гэсэн үг вэ? Би хэрвээ дургуцвал яг үз. Таны дургуцах хамаагүй л дээ. Би тэгвэл надад зөвшөөрөхгүй гэж хэлэх хэрэг байгаа байна. Тэгвэл өөр хэн нэгэн аглыг энд авчирч болно. Надаас өөр аглаа байдаг. Байлгаж болно. Яг л ерөнхийлөгч таныг хараагүй учраас. Тэгээ би хайч. Би жинхэнэ аглыг хайч. Жинхэнэ аглыг төрийн хар хайцны бодлогоор хаач байлгаж болно доо. За ихнэр болоо ямар амар юм бэ? Тэгвэл өөрөө манад хоноод явах юм уу те? Би өглөө 8 дээрээ орой 5-д явах болно. За ингэж ажлыг додомдохгүй шүү та нар. Ихнэр бол ихнэр ах хэрэгтэй биз дээ. Одон тийгээд гэр орон цэвэрлэх хуцан руу гагадлаа. Таач сармагчны тархитай хүн юм аа. Хош, аглуу бадарсан. Манай ихнэрийг инхрийг аваа явцсан сая. Хаашаа? Ерөнхийлөгч тамгын гадаас аваа явчлаа сая. Яа гэж? Би хэлээдсэн байхгүй хэрэггүйгээд чи яад ингэж Монгол улсын ерөнхийлөгч захиа хэмжээд аглуугийн амьдрал сайжирсан юм чи хоёул амьдралаа сайжруулаад Америкийн ерөнхийлөгч захиа хэмжиж явуулсан байгаа үз. Сая явтаанаа ачаагүй аваач намайг ордоо явсан. Одоо чи бод алдандаа намаа яана. Чи аваагаа нэг шар хариг аваачаа тайвшруулах бодсон юм. Уудгүй шүү дээ. Юу Инхри Уучлаарай би яриад чи орцчиж магадгүй. Миний удахад эмэгтэй хүнд арх барьж өтснөөс цэцэг барьж очвол ямар вэ? цэцгүү. Ийм. Бод хадууд ёстой хадууд. Чи намайг өхөр үнэ гэж одоо юу вэ? Ямар ч явъя нөгөөдгөө. Зааглуу. Юуны өмнө би танаас зогт мэдээлэл авах зүгтээ болов гэж бодож байна. Та ямар ажил мэргэжлээ эрхэлдэг байсан бэ? Би мэрэгжлийн зураач байна л дээ. Маш гоё мэргэж. Тэг тийм мэрэгжлэр ажиллааг удаж байна. Урд их настай байсан уу? Нэг ч удаа ихнэр авч үзээгүй. Тэгтээ би өөрийнхөө хэмжээнд авгаа гэдэг үгийг тайлбарлаад үтцэн гэж боддгийг. Авсан хойно гай юу үгүй юу? Хадгал гэрхий гэдэг үгний довчлтыг мэдхүү. Гэр гийгүй. Ойлгоо. Тэгвэл баг та нарыг чийдэн гэж бол болох юм. За тантай ч цэцэрэхэд байх шаардлага байхгүй юм шиг байна да. Би танд ерөнхийлөгчийг ирэхэд яаж угтаж авах болоо? Хэрхэн харьцах? Дагалдан явах хүмүүстэй яаж бие авч явах талаар би цаан хичээл заах бол. За. Яг 1 сарын дараа 6 сарын 10-ны өдөр 11 цагт ерөнхийлөгч танаа энэ хаалгаар орж ирэхэд та хаалганаас метр 50-ын зайн зогсоод эрхэм ерөнхийлөгч та манай гэр зурчлах нь миний хувьд нэг төрлийн баталгаа юм гэж хэлэх ёстой. Ойлгоо. За хаалга онгоолоо. Эрхэм ерөнхийлөгч минь. Энэ одоо ерөнхийлөгчийн бие хамгаалагч нар нь орж ирнэ. За хаалга онгоолоо. Ерөнхийлөгч. Энэ одоо хэвлэл мэдээллийн төлөөлөгч нар нь орж ирнэ. За хаалга онгоолоо. Энэ одоо танай дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар орж ирнэ. Ерөнхийлөгч эзэн орж ир. Одоо орж ирлээ. Эрхэм ерөнхийлөгч минь. Та өчөөхөн миний гэрийн хаалгаар багтаж ядан орж ирсэн танд үнэхээр багтаж ядан гэсэн үг байхгүй? Шоргож орж Дэлгүүр таарвал би тантай ерөөсө тоглоогүй шүү. Эрхэм хүндэт ерөнхийлөгч та манай гэрд Батар дамжсрын ганингийн шонд боссоор нас нөхцөг гинлээ.
Баг ханга дүргийн цогт баглоо. Босоороо тасарч болдго юм байна. Йоо. Хүн тасалж зогсоогоо байж юм чи. Гэвтэж чамайг харахаас дургу үрж. Йоо энэ зургт мөртөөс салтаад. Энэ дуугийн жоо жаглаа. Талуудын уулзалт хаалттай хаалганы цаанд боллоо. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр бол талууд соёлын болон эдийн засгийн хамтын ажиллагаанд гарын үсэг зурсан байна. Одоо үзэгч та бүхэн бас нэгэн сонирхолтой мэдээллийг дуулгая. Монгол улсын ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас бидэнд мэдээлснээр Баг хангаа дүүргээс ерөнхийлөгчийн нэрээр нэгэн сонирхолтой захиа ирсэн байна. Тус захианд эрхэм хүндэт ерөнхийлөгчөө би Баг хангаа дүүргийн жирийн нэгэн оршин суугч Аглуу байна. Би таныг ерөнхийлөгчийн хуваар биш, жирийн нэгэн хүндэт хүний хувьд гэртээ урьж байна. Таныг би гэртээ авчирна гэж өөрийн найз ононтой авдар архиар мөрийдсэн тул та заавал хүрэлцэн ирнэ үү? Хэрвээ та ирэхгүй бол миний болон өөрийнхөө нэр хүндийг улс их оронд даяар гутаан гэдгийг хэлэхэд таатай байна. Асуудал архиндаа биш, таны нэр хүндэд муугаар нөлөөлөх тул та заавал хүрэлцэн ирнэ үү гэж бичсэн байна. Энэ захиаг ерөнхийлөгчийн тамгын газар анхааралд авчээ. Одоо эрхэм үзэгч та бүхэн спортын мэдээнд анхаарлаа хандуулна. Би яг солиорч юм байна да. Хош ахтуусаа. Чи тэр өдрөөс сэнсэн тасалдаг болчаа. За чи над мөрийг өг гэж би өчтөр босоогоо тасалсан байна. Нэрээ басаагаар тасалж болдгийм байна. Хош тэр яа чи санжино чи тэр нэг арх уудис өдрөө санжино. За чи бид 15 жил цуг байгаа шүү. Яг 15 жил өдрөө болгоцсон арх уусных нэг өдрөө санжино. Яла Чи нэг над томроод би чамаа одоо Монгол улсын ерөнхийлөгч гэртээ урьд чаддаг том гашуугаад сахиа өвчээд эргүүлээд ирсэн. Тэрийг чи явуулсан юм хаашаа. Сая зургатаар чиний тухай ярьж Монгол даяараа шуугч байна. Мөр өөрөө сахиа өвчгүүд унд нэг оноо миний нэрийг алдагшуулаад бадараад байх юм чи одоо. би тэгэхээр солиоргүй байж. Ирнэ гэж штэ таадуулч. Чи тэгээд намайг хорихгүй яасан юм бэ? Би чамайг хорсон штэ. Агтуу битгий дагчсан санжин тэгээд тас. Тэгээ би гацгүйгээр Багангаа дүүргийн холбоор ороод захиагаа явуулсан байж тээ. Одоо ти яг иргүү минь. Сая зургатаар гарсан. За хэн дүүрг байна? Яг нь мөнгө байхгүй. Үгүй мөнгө амт ирчихээ бас нэг чихэр жимс уусуудаа авъя л да. Яна одоо яна. Одоо би яна. Өшөө одоо яцхгоосаа очирватгүй чи ерөнхийлөгчгүй ороод ирэх шүү гэлээрээ. Очирвата. Тэ очирватгүй ороо. Багвантгаа байгаа шүү дээ нэг юм уу чи. Багвант гэж ерөнхийлөгч болсон юм уу? Би тэг Ямар байсан? Юу ямар гэж? Миний ирүүний сахалыг орол дээр тавьсан тийм сахалтай байсан. Мөнийггүй тэр хүний үйдгүүд гатагараагүй байгаа үс бүү мэд. Хүш тэгвэл сайхан билүү? Хэдээхэн билүү? Хэдээхэн билээ би сарахгүй байна. Нэг үндэ шархан байсан шаартай дээ. Том битэй юм. Тийм. Тэр биш үү? Оо. Тэгвэл биш ээ. Би өнгөрдөг наадмын нээлт үзэхэд жижигхэн цагаан дэлтүүн байсан шүү. Тэгээд цагаан хэвэн дээгүүр яваад ингээд цагаан эсгийн дээгүүр ингэж яваад сүүдэр нүрдлэг намхан. Тэгээд нэг гоё үг хэлсээ. Би Монгол улсын зөөдөл цэвлээгээд ингээд аюу гоё. Эдгээр чи одоо хаашаа 10 хоногийн зайтай солигдоод байт юм хаашаа. За айгуу дөрүүлээ ирнэ шүү. Тэгээд толгой үүсвэн. Хай оноо. За манай ихэр манай аваа хэл одоо адандаа наад чинь. Яхад ама амьсгаж авч юм. Чум харуулда хотто эдгээр өгд хийн чи. Эдний аваа нь юу юм чи ой. Дугаас чи. Хөөе чи өө. Яа! Чи одоо бити хүүхд руу зариг хуугаад байх уу? За хүүхдэд 40 гараа 50 үрж гонд чи хүүхд байгаа тийм. Энд чинь надад нялах юм дөхөө. Яа мо шолом. За мо хаалсан дугаагаа. Хөөе чи одоо таяр арх хуугаад өөр ямар хийж байгаа юм? Эйчд байна, ерөнхийлөгчийг өрдсөн байна. За харчи зүгээр. Хараарай. Хөөе би өрөвдөө өсөх гээд өөрөөсөө мөнгө харамлаад нэг чихэдээ ээбэл чам зүүж чадахгүй нэг хоёр бөгдөө өнзүүч явж байна. Наад бүхэл шарж ямагс гоё юу? За чи зайлж өгөөч. Авсан би чамаа салах шүү заа юу. Сал. Янчгад амар хайртай. Хогчин сахад өрсөн миний буруу юм уу? Хөөе би тэг ямар төрсөн авшаа? Энд юу нэрч чинь ой? Чи гамбар шарсан юм уу? Үгүй